Уур амьсгалын хувьд эрт жилийн 4 улиралд ээлжлэн солигдох гайхамшигт орон. Монгол улсын Улаанбаатар энэ хотоос нарны засрагт Идэх 21 аймагаас бүрдэн эдгээрийн нэг нь Хинтээ аймаг нийслэл Улаанбаатараа хотоос 330 км-ийн зайд аслагдсан 100 бүсийн тулгуур нутаг болон хөгжиж байна. Хинтээ аймаг дорон өмнөд орших бөгөөд ой болон тал хээр хосолсон 80.3 км² нутагтай хойд талаараа Оросын холбооны улстай өвөр байгалийн хязгаар, бусад талаараа Сэлэнг, Төв, Говь Сүмбэр, Дорнод, Дорн Говь, Сүхбаатар, Хил залган оршдог. Нэгэн цагт Монгол туурхтныг нэгтгэн дэлхийн эзэдэлж явсан их Чингис хааны үлгий дээдсээс угшилтай газар нутаг билээ. Монголын нууц товчоонд хэмээн түүхэнд бичиж үлдээсэн гайхамшигт сударт нэр дурдагдсан эрхэм газар бол Бурхан халдун, хар зүрхний хөхнөө, дэлүүн болдог, гурван гол, айргийн туур өнөөгийн Хинтээ аймгийн нутагт оршин гадаа дотоодын судлаачдыг өөртөө татаж байдаг. Хинтээ аймгийн түүхийг өгүүлэхийн тулд Чингис хаан хэмээх энэ хүчирхэг хүнийг төрүүлсэн 800-ны тэртегээс ч бус хинээ энээс ч урт хугацааны өмнөөс өгүүлэхээр гарав. Хаяа адрахт сумын нутагт байх дуурлаг нарснаас өмнөөгийн булшинд нүүдэлчин монголчуудын 2200 гаруй жилийн түүхийг өгүүлэх болон Бачрын сумын нутагт байх Аршаанд хатанд сийлэгдэн үлдсэн эртний Монгол аймгийг тамах тэмдгүүд мөн цавхтай хэрүү Арслан зааны дүрсүүдний хүрэл зэвсгийн үеийг гэрчлэн байдаг. Нэгэн цагт дэлхийг дөрвөөж явсан өвөг дээдсийн удам нутаг ормоо сахин суусан тэртег 17 дугаар зууны эцсээс эхлэн энэ газрын шоргоон дээр халахын сэцэн хан 25 гашуутай байгуулагдаж байжээ. Дайчин эренгийн дээр ур ухаан, оюун бэлэг, энэл цаг үнэтэй өвгөн ноён, пүрэв жагн, гал шарын хурдаан, даншиг наадмын төрөө магнайг авч даншигын 8 аврагыг төрүүлж өнөөгийн Монголд гайхуулгадах ур хийц бүхий хожил дарахны мөнгөн эдлийг Монгол даяар алдаршуулж байжээ. Энэ түүхийг өгүүлэх Хинтээ аймгийн төвд байрлах Өмнө дэлгэр суманд Сэцэн хааны ордон Балдан Бэрээвэн хийд байдаг. Лувсан шаруу биеийн тамирын салбарт нутаг үснийхаа нэрийг өндөрт гаргасан алдартнууд олонтой. Ардын хувьсгалын анхны 7-гийн 1-ийн лосол бүгд найрамдах Монгол алд орсон Баатар, Шагдрын онгор, Хорлын дамб, Хөдөлмөрийн Баатар Аюуш, Дамзан Равжаа, Дорж ханд Лида, Төмөн Дэмрэл, Ганх уяг, Хөдөлмөрийн Баатар, Дархан авраг, Бат Эрдэнэ, Хөгдмийн зохиолч, Лувсан шаруу зэрэг олон хүн Хинтээ нутгийн энэл хөрсөн дээр мэндэлж байжээ.
аймгийн музейн санд 2000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа. Угсаа залхамжилсан сэцэн хануудын хэрэглэж байсан эд зүйл халах даяар алдартай удамт хуйгуудыг бий болгосон өвгөн ноён хөрөж авын эдлэл хэрэглэл үүнээс гадна Хинтээ аймгийн нутагт чулуулгын дээжээс төрөл бүрийн ан амьтан жигүүртэн шууд 45 мянган жилийн өмнө амьдарч байсан херсон яс зэргийг байгаль орчиндөө цогцолон дэлгэн харуулсан байдаг. Энэ нутагт археологийн ач холбогдол бүхий 8000 гаруй буш буухан Игсийн хориг зэрэг түүх соёлын томоохон дурсгалуудын нэгэн оршин байдаг нь Хинтээ аймгийн түүхийн их хөлгийн нутаг нотолно. Хинтээ аймагт байрлах Бурхан халдван, Дэлүүн болдог, Хөдөө арал, Хөх нуур, Баян дуурлаг, Аршаан хад, Балдан бэрээвэн Сэцэн хааны ордон их хуралдсан онон хуурхын бэлчээр гэх Хинтээ аймгийн 9 гайхамшигаар нэрлэжээ.